Хувьсгал бол гинт гарч ирээгүй. Ямар ч хэсэн нэг урдчилсан нөхцөл байдал бэлтгэл үүсэх одоо үндэс байгаа. Тэр Алтан баган доктороос би эхлээд тодруулъя. Энэ 21 оны одоо хувьсгалын ялангуяа энэ ардын нам байгуулагдсан үйл явц. Энэний өмнөх одоо нөхцөл байдлын талаар бас ярьж хөө. 1911 онд бол монголчууд тусгаарталтай болж төрийн тусгаарталтай болж гисэн. За харамсалтай нь энэ төрийн тусгаарталт бол 1915 онд бол автономи төрхтэй хятадын бүрэлдэхүүнд орж буурсан байгаа. Тэгээд эцэст нь бол 1919 онд энэ автономи төрхийг бол монголчууд тусгаарталтай алдаж хятадын хэрэгшээлд орсон. За энэ нөхцөл байдал үндсэндээ Монголд улс төрийн нам байгуулагдах, нууц улам үүсч улмаар улс төрийн нам байгуулагдах үндсэн нэг нөхцөл шалтгаан гэж үзэж болно.